Самбайцгаано Бурхны хүү ороод байна. Үсэд суултад Хонконгд ирчээд байна. Монголоос чихмээ авна. Хонконгд ирж үсэд суулах болсон. Онцгой Монголын хоолыг тийм hand made биш байгаа. Factory made. Санжаа дам шиг занхаас нь толгойтой юм над шиг юм. Ромeo шиг толгойтой үнтэй адилхан засаад байгаа. За нэг тийм байна. За өсгөөөрийн тухайд бол допинг илрээгүй гэсэн шүүгийн шийдвэр бол гараагүй бах арбитрийн. Би тэгж ойлголоо. Зөвхөн шинжилгээ авахдаа процессын алдаа гаргасан гэд. За тэгээд цолын нэргүүлж олгож байгаа юм байна. За тэгээд би ч олон жил хүний ад болж ин доо тийм ээ. Допинг бол шантажийн хэрэгслээ. Бөхчүүдийг бүлдэгдэх хэрэгслээ. Допинг хэрэглээ хүн за манай үед л авал Санжаа Дамбаас өөр нэг ч хүн байхгүй. Би ч хүсэн хэрэгжилж ийснээр хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Манай 70-аад оны ах нар бол өндөр амжилт гаргасан бүгд л хэрэгжилж ийсэн. Би тэгж хардж байна. За тэрнээс хойшоо бол бүр ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Одоо бол тийм үстэй. Ядарсан допингийнхэн биш ээ. Бодигийнхэн хүртэл допинг хэрэглээд ингээд амар болж байгаа юм байна чи. Миний үеийн бодичтыг харахгүй юу? Ихтэй үн тэгээд нэг яшаар шиг юмнууд Монгол улсын министр болж байлаа шүү дээ. Хоёр удаагийн. Тэр үед чи мэддэгчгүй нэгт хоёрдугаарт хил устаа үнж байхгүй гуравдугаарт допинг бодлож авъя гэд манай бодигийнхэн улаан мөнгөгүй юмнууд байсан байхгүй. Тэгэхэд чи манай агаа нар чинь илрээ явж ийлгүй яадаг. Өөр илэрхтэй Азийн тоглолтод илрээ явж исэн байх шүү. Бодичтын хажууд боди амтд гарч ирдэг байлаа шүү дээ манай улсын наадам. Допинг хэрэглэхгүйгээр орчин үед амжилт гаргана гэж байхгүй. Одоо энэ барилдаж байгаа залуучууд дотор допинггүй хүн нэг ч байхгүй байгаа. Би тэгж хардж байна. Яагаад би тэгж бодоод байна вэ гэхээр шүү дээ тий. Өрсөлдөгч нь допинг хэрэглээд байхад өөрөө допинг хэрэглэхгүй хайчна гэж байх уу? Мангараа 69 Land 300 Lexus 600 хоёр уралдах гэдэг л гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар амар 69 байлаа гэдэг 600-г дийлэх үү? Ядаж доторх жолооч нь тисэх үү? Хэцүү үстэй. За тэгээд допинг бол бөхчүүдийг бүлдэгдэх хэрэгсэл. Үгэн дор. Үгүй допингд дор. Тийм л байна. Тэгээ манай бөхчүүд чинь нөгөө бүгд хэрэгэлдсэн болохоор айгаа хинч дуурч чаддаг байхгүй. Бүгд бүлдэгдүүлсэн. Тэгээ нэг ариун цагааны дүр хэсгээ ядаргаа зүгээр. За манай жишээлбэл одоо хин гончиг дамб допинг гэдээ орилоод ирсэн сая өөрөө илрээ үсттэй. Манай үед хэрэглээгүй хүн байхгүй. Манай үеийнхэн чи гураа ядуу гуйлах юмнууд байсан ш. Чаавас хөөх юм чаавас. Манай санжаач арай жоохон мөнгөтэй байсан баха. Багаас нь хүмүүс ивент итгэсэн баг. Тэгээс бусд нь бол зүгээр автобусны мөнгөгүй, хойшуурын мөнгөгүй юм алхаа явж идэг гэсэн. Нэр биш. Монголд миний үед мөнгөтэй хүн бий байлаа, Санжаа Дам байлаа, бит хоёр л байлаа. Чигчийн өрөөний чилээ гаргахааргүй юмнууд л том цол авцгаацсан юм дээ. Тэр ойлгомжтой шүү дээ. Мэдээд ахтал мэдрэл юм яриад. Үсэд суулнаа. Тэгээ одоо энэ 5 дахь өдөр ихийн хурд болох гэж байгаа юм шиг байна. Санжаа Дамба сонгогдчихвол сонгогдно гэж байхгүй л да. Уг нь би бүх арга замын саяхан лайв хийгээ заагаад өгсөн ш. Таач тэрэнд ойлгох тийм толгой байна уу байхгүй. Энэ Баярбаатрыг яаж хорлох уу гэж мэдрэлтэй явж байгаа. Манай хүн өмнө хөлдөө арга замын зааж өгöd байх. Надтайгаа өрсөлдөхгүй солиотой арга шүү. Санаа амар бай. Тэ. Хонконгийн хилээс алхаа гараад ирлээ. Үсээ засуултаа явж гин. Үсээ засуултаа хятад ирсэн байна. Болох уу? Өрсөлдөхөө боллоо. Чамд яг зай тавьж өгье хөөрхий. Ядарсан юм. Надад саналаа өгчөөс хүмүүс Санжаа Дамбад өгчөөрэй. Тэгээ хэлсэн ярьсандаа энэ нэг допинг мопингийн шинжилгээ балаа юмнуудаа болиулчих хэрэгтэй. Ярьсандаа эр хүн шиг байгаараа шалчгансан навштай манай хүн. Нэмэргүй нөгөөх нь бүх хорон найруулсан байна. Допинг дээр харин нэг анхаарах юм байгаа. 23 хүртэлх насны хүүхдүүдийг шинжилгээг уустай нахид аваад яг яс гаргаж ирдэг баймаар. Тэгэхгүй бол хитрхи багада хэрэгжилчдэг
Эрүүл мэндэд нь асар хортой. Тэгээ хамгийн гол нь барилдана гэдэг чинь барилдах шүү дээ. Ямар юм өргөх гэж байгаа биш. 1000 хэрэглээд амжилт олохгүй чи нэг 100000 хүнээс допинг хэрэглээд 100 амжилт олно шүү дээ. Тэгээ үлдсэн 9900 юу нь юу ачиж шүү дээ. Өвчний үүр болно шүү дээ. Тэгээ хар залуугаараа 30 гараад 40 гараад явчихна. Манай энэ дээд үе ах нар чи яагаад ингэж хурдан яваад байгаа юм? Яагаад ингэж амархан өвгчүүд болоод байгаа юм? Юм хэрглэж ийснэ мэдхгүй нөгөө хор морыг яаж гадагшлуулах уу яах вэ гэхгүй мэдхгүй. Хар мангараа шууд хэрэглээ тэгэл бүгд явж шít. Тийм учраас энэ 23 хүртэлх насны хүүхдүүдийг тийм ээ амжилт олохгүй нь мэддэхгүй байгаа хүүхдүүдийг шинжилгээг бол яс аваад тэрнээс хойшоо бол нэгэнт амжилт гаргах хүмүүс нь тодроод ирнэ шүү дээ тий. За энэ бол нэг ямар ч байсан нэг улсын начин болоод аймгийн арслан болоод нэг сонгуулийн сурчлаганд яваад амин зуучих юм байна гэд мэдэгдээд ирнэ шүү дээ тийм ээ. А тэр үед нь тэр хүмүүс нь бол хэрэгэлдгээрээ хэрэглээд тэрнээс хойшоо өөрсдөө мэдгээ хайчдаг баймаар. Допингийн тухай. За тэгээ Монгол бүхэнд энэ допингийг нэг шийдээд авах юм бол дараа нь найраа гэж нэг аим шиг юм байна. Найраагч одоо тэгээд манай бөхчүүд бол ерөөсөө допингийг бол манай бөхчүүд уулзаад ярихлаар бүгд хүлээн зөвшөөрдөг. Одоо авахаа болчмоор байна гэх тээ. Одоо жишээлбэл би энэжлийн цагаан сарыг тайлбарласан. Баахан худлаа ирсэн ш нэг нөхрийн талаар. Одоо энэ унна гэдэг. Тэгэхэд чин 150 хилтэй тийм үстэй өөрөө хүчний үзүүлэлтэнд 300 400 болцсон хүнийг нэг гараараа өргөж шидчихэж байгаа байхгүй. Гэхдээ би тэгнэ гэж хэн санах юм бэ? Тэр ойлгомжтой биш тийм үстэй. Тэгэл Баярбаатар худлаа тайлбарладаг болоо явчихж байгаа. Тэгэл энэ артай танилтай хүмүүс нь юмаа хэрэглээд өндөр амжилт гаргаал холбоогоо дэмжээл аргуунуудын бол тийм ээ эсвэл бол артай байж байгаа жоохон цол мол аваад ч юм уу занхаагаад ирж байгаа бацаа нарыг бол дор нь нөгөө юм гаргаж ирэл. Гүн нуух юм байхгүй штэ. Манай нэг том авраг ямар занхаар гарч ирж Маглагийн өмнөөс томрлоо. Сүүлд нэг ихий хурал дээр гүр жижигэрцээ. Ноосон цамцтай сууж ирсэн шүү дээ 2 3 авраг. За тийм байна. Допингийг бол болчих хэрэгтэй. За найраг бол үнэхээр марахгүй мөлий. Манай бөхчүүд бол бүгд ерөөсөө ямар ч хүнтэй сумын зантаа уулзсан ч гэсэн битгий хуц бид нар найрна гэдэг юм лээ. За баярлалаа. Цааш нь шеэрлээд өгөөрэй. Үсээд суулчаа эргээд лайв хиймц.